За тэгэхээр Annem Memory гэдэг аниме заяо. Энэ аниме нөрөө мангар сонио. Ерөөсөө л сонио. Тэгээ та нарт ярьж хүү байх уу гэж дөндөө бодсны эцэст ярьж хөө шийдлээ. Энэ дэлхийд нийт 5 шулан бий. Хурууныхаа үзүүрээр л хувь тавиланч өөрчлөх хүчтэй гэддэг ажээ. За энэ бол манай гол дүр Оскар. Фарсасгийн хаант улсын ханхүү. 5 шулмын нэг болох Witch of Azure Moon буюу сарны шулмтай уулзахаар цамхыг зорж яваа нь. Шулмтай уулзахын тулд цамхын оройд гарах ёстой. Мэдээж гарахын тулд давхар олгоны даалгаврыг биелүүлэх ёстой. Даалгаврууд нь энгийн хүнд бол мангар хэцүү, бараг л дах боломжгүй. Гэхдээ манай гол дүр бол энгийн хүн биш нь ойлгомжтой. Бүх садыг дороо ялаад бүр генесийн юм шиг цамхын оройд хамгийн урд хугацаанд гарсан хүн болдог. За тэгээд гараад ирсэн шулам гэж харагдахааргүй байдалны хүн хүлээж байна. Өөрийгөө Тинаша гэж танилцуулаад бараг 400+ настай гэж байгаа. Манай хүн энэ цамхыг тэрсэн шалтгаан нэг хараалаас олж л дээ. Яасан гэсэн байгаа хат нь одоо Witch of Silence уу шууд орчуулгаар жоохон сонирхол юм да. Гэтэ монголчлоод хэлэх юм бол чимээгүй үдлийн шулам юм. Манай хүнийг автад хамт хүүхдтэй болж болох хорог байхсан мэдэг. Хэрвээ эмэгтэй хүн жирэмсэн болгоод тэр эмэгтэй нүхээр хараал хийцэн. Нэг үгээр хааны удам тасархаар болж байгаамаа. Тэгээд энэ сарны шулам нь болохоор цамхтэр гарч ирсэн хүнд нэг хүслийг нь биелүүлж өгдөг болохоор хараалаа арилгуулах гэж хөрөд ирсэн мөлий. Тэгсэн хараал гэдэг бол бос шидэс ялгаатай нь буцаах арга байдгүй мэн. Гэхдээ нэг арга байгаа нь шидийн өвчтэй эмэгтэй хүнтэй гэрлэх. Хэдий хараалч гэсэн нэг төрлийн шидэс үсэж байгаа болохоор энэ хараалыг тэсвэрлж чадах эмэгтэй хүнтэй совсгол болох нь. Тэгсэн Оскар шууд настай гэрлээч гэж байна. Яаж ч энэ намар л да. Хүү амтай хайж хаар тий. Гэтэ шулам зөвшөөрдгүй. Тэгээд бараг хүчээр авч явах дээрээ тулсан. Энэ ертөнцид шиднүүдийг алхаар бүтээгдсэн Акашиа гэх сэлэн байдаг юм байна. Тэрний Оскарын гэр бүлд удам дамжиж өвлөгддөг. Манай хоёр талтаас зайлсхийгээд Оскар за тэгвэл надтай хамт 1 жил амьдэрдэг. Шуламж зөвшөөрөөд хамт явахаар болно. За манай хүний зорилго бол ойлгомжтой штэ. Хамт амьдрах хугацаанд өөртөө сайн болгож аваад гэрлэх гээд байгаа байхгүй юу? Шулам нь болохоор нэгэнд хамт ахаар болсон юм чинь хараалын арилах арга чарга юу вэ гэж судлахаар болдог. За бас зүгээр сууж хахаар ойр хавийнхаа хүмүүст танилцаад хэдий шуламж гисэн сайхан сэтгэлтэй байж болдъимаа гэдгийг ойлгуулж баг багаар итгэлийг нь олж байгаа. Өмнөөсөн бол шулам болон гэдгийг сонсоод бүр айж магаад буу юм болж байгаа шүү дээ. За тэгээд удаачгүй 70 жилийн өмнө Тинашагийн хорж исэн шидэт араад нь л юм да тэрийг цоллохоор Друзагийн хөрс зэрэгэлдээ улсын шидэд хуйлдаж байгааг олж мэдтий. Угаасаа л 70 жилийн өмнө Фарсыг эзлэхээр Друза хаант улсын шидэд энэ араатныг суман хийж исэн мөлий. Тэр үедээ ялагдсан ч одоо дахиад нахихаар болж байна л гэсэн үг. Манай Оскар бол уг нь хамт явъя гэсэн чи Тинаша бол өөрийгөө шууд мэдэрсэн. Өө би ганцаар байхад хангалттай гэж Друзагийн шиднүүдийг алхаар яваад өгнө. Угаасаа ойлгомжтой бүр ямар ч туршил байхгүй бүгдийг надлаад хайчнаа. Тэгснэ за яста 70 жилийн өмнө алч чадаагүй ч одоо бол ханга гэд шидэт араатныг солилцдаг. Энэ араат нь бүр амар шархаа 1 секундэд идгэж мэдээгээд хин ч харсан мангар хүчтэй. Гэтэ Тинаша бол ойлгомжтой. Бүр хүчтэй штэ. Яг дуусах гэж байсан араат нь бас мөчөг өгөхгүй. Үххийн даваан дээр Тинашагийн гизийг нь хүү татаад хайчдаг. Шархацсан юм арай гэж уцж ирээд идэхнийхэн дараа Оскар ирэхээр ирсэн. Энд ч одоо юу болчихно? Харж байгаачлаа нас нэмээд ус мөсөн ургаад хэдэн насаар хөвсөрсөн байдаг. Яагаад гэсэн 400 жил амьдарсан нууц нь өөрийнхөө хөвшөлтийг зогсоогоод тэр үеэсээ хойш өсөөгүй. Тэгээ сая болохоор шархаа эдэхийн тулд хэдэн нас нэмсэн болж таардаг. Ойроо орсон хүмүүс орс ургүй алга болж байгаа хэрэг гарнаа. Ийм хэргийг ханхун шалгана гэхэр жоохон логгүй ч гэсэн одоо анимд юм да. Манай Оскар шалгахаар очдөг. Тэгсэн өмнө нь огт харагдаж байгаагүй нэг тийм нууцлаг цэцэг урагчсан байдаг. Тэгээд махчин уран болооч тараад хордож өгдгийн даван дээр нэг танихгүй эмэгтэйтэй таардаг. Гэрт нэрээ танилцтал 5 шалмын нэг болох Witch of Forbidden Forest буюу мартагдсан шулан байсан бидгийн. Оскарыг Тинашатай холбоотойг мэдээд манай хоёр ч гим хийхгүй мөрмөрөө хөдөгдөө. Нэг онцэн болоог болохоор Тинашад хэлэлгүй өнгөрөөцөн чинь байдал биштэд хэлнэ. Яасан гэсэн зөвхөн Тинашаа л мэдээж болохоор нэг тийм ховс маягийн шид Оскарт хийчихсэн байдаг. Энэ ховс нь яадаг вэ гэхээр унтчихтаа насан туршидтын зүү зүүдлээд тэр зүүдээр нь дамжуулж ой шулам Оскарын одоо амьдралын хүчийг нь сороод энэ ховсоос гарч чадлагүй 7 хоног л үхдэг гэж байгаа. Азар Тинашаа олж мэдээд ховсыг нэрлэгдэг. Дараа нь шууд ой шулам руу очиод энэ хоёроос тийм ч муу харилцаатай бишээ. Цай хаваа жуусан шигээ ховжиг базаад за тэрч яах вэ? Ой шулам ховсныхоо тусламжтай Оскарын цус болон одоо юу хэмдэ нэг тийм цагаан эмийг нь авцсан байдгийн. Тэрийгэ Тинашаад өгдөг. Удаачгүй Тинаша Оскарыг цаг нэрхээр өөрийгөө хамгаалах хэрэгтэйгээд манай хоёрын тренинг арк эхэлнэ. Нэг орой Тинаша цагаан өстэй залууд тэрвэрлээ явж байгаар зүудэлдэг. Тинаша Оскарын хараалт фокуслаад бараг 7 хоног ордонд үзэгдэхгүй. Харин Оскар Тинашаг санаад хүрээд иржээ. Магаш нь Тинаша улаан өстэй хүлэг одортой ярилцж байхын Оскар хараад буруугаар ойлгоцноо. Угаасаа буруугаар ойлгохтор харагдаж байгаа сте. Хартай гэж жигтэйхэн Оскар хүлэг батраа зодод хажигсан байна. Тинаша шийтгэн гэсээр тэрвэрэд явхад өнгөрсөн үеийнхэн травмаа сэдрээд гинэл тесрээд авдаг. Яг ямар травматайгаа хэлэхгүй. Гэтэ манай хоёр өөр төрийн дээрээ суугаад үл ойлголцоо залруулаад аягүй хөөрхөн явларчихнэ.
Цаг хугацаач харамсан сум шиг өнгөрч аль үжээ 6 сар өнгөрчээ. Тинашагийн судалгаа нь энэ хүрээ дуусч Оскарын унтжахт нь хараалан найлгацдаг. Өдөр нь Оскарт лууга өгч мөгөөд үнэлцээд манай хоёр бүр хайрын шувуу ханаа цаашаа. Оройн хамт байхдаа гинтл би 400 жилийн өмнө өгцөн байх ёстой хүн. Чи өгцөн байх ёстой хүнтэй хамт иж болохгүй гээл гинт сонсон нэмэрэд эхэлдэг. Яг үүнтэй зэрэгцэн шидэт хаалга нэгдэж Тинашагийн зүудэнд харагдсан цагаан өст ороод ирнэ. Тинашаг авахар ирсэн юм байхаа. Авж яваа шинэ хаан тулсынхаа хатан болгоно гэдэг. Өдөрхөн л хайрын шувуу ханууд байсан хоёр маань байхгүй. Тинаша цагаан өстийг хараад амьд байсанд нь баяртай нэгсэн шүү юмэрэд Оскартай ээлж зөрүүлээд амждаг. Оскар буу юу болсныг ч ойлгохгүй мэл гайхаад тоцорно. Маргааш нь ой шуламтай уулзаж ямар учиртай юу болоод байгааг асуухт Тинаша бол 400 жилийн өмнө устж үгүй болсон туулдаргийн хаан тулсын гүнж байсан байдгийм. Харин цагаан өст бол ханхүүн. Цагаан өст ирээдүйн үеийнээр Тинашаг юунаас ч илүү халамжилж үргэлж сайхан ханддаг байсан ч үнэн санаа нь юу байсныг яахан мэдгэлээ. Нэг л өдөр Тинашаг хашаа чимбэ зүүж аваачаад битгий санаа зовдоо Тинаша. Үхээс наагур болоход л болно. Гэсээр хин хүнээс илүү итгэдэг байсан цагаан өсtöд гидсээ нэвц хэлбүүлэн тарчилсан байдгийм. Тинашагийн биеийг өргөл олгож хэмжээлгүй хүчийг сэргээсэн ч цагаан өс тэр хүчийг үдэдэж чадалгүй туултар хаан тулс нэг шөнийн дотор устж тэрнтэй хамт цагаан өст алга болжээ. Харин Тинаша шархнаасаа олж хөдөлж чадалгүй аимшигтай хөвдөлтийг мэдрэн 3 өдөр тэр л газар хэвцсэн гэдэг. Үүнийг сонссон Оскар цагаан өстийг алж Тинашаг эргүүлж авна л гэдэг. Бүр ална л гэдэг за ална уу. Тэр хооронд цагаан өст өөрийн шидэтний армаа аль үжээ бүрдүүлжээ. Хаан тулсаа босно гэсээр зэрэгэлдээ улсуудыг илээд явж байна. Тэр донд нь Тинашаач бас явж лээ. Удаачгүй Оскар цагаан өстэй толдгаар цэргүүдтэй ирсэн. Нэг шидэтэн бүх цэргүүдийг нь одоо өрхөнд оруулах гэх юм уу. Дүүрэн шидэтнэр хүрээлэгдсэн газар шилжүүлээд ирдэг. За ингээд хаан тулсаа бүтээх эцсийн алхамд орж 400 жилийн өмнө болсон толдор ус сүрэхэд тарж утасан шидийн үлдэгдэл нь одоогийн шидэт нуургийг дэдэг 6 нуур чингэцэн. Тэр 6-аас хүчийг нь сорж асар том шид үүсгдэг. Тинашагийн зорилго бол ерөөсөө л энэ хүртэл цагаан өсийн талд байж байгаад ураг худалтай байсан билээ. Угаасаа өөрийг нь алхаар оролцсон хүнтэй нэг тал байгаад хахаар мангар биш штэ. Бас цагаан өстийгаа Тинашаг алах гэж оролцсон байж хамт байгаад байсан алах гэж оролцсноо марчиж энэ ертөнцийн 5 шулам тавуулаа эмхтэй. Ягаад гэвэл эрэгтэй хүний бие удаан хугацаанд их хэмжээний шидийг доктортой үдээдэж чаддгүй. Тэгэл цагаан өс 400 жил өнгөрсний дараа биеинд дэлэхгүй ерөөхдөө солиорчиж цагаан өс дурсамжаа санаад жинхэнэ тулаан эхлэндээ. Тинаша цагаан өстэй ачаар олж авсан хүчээрээ Тулдар хаан тулсын 12 сүнс гих мангар хүчтэй 12 царийг гаргаж ирээд нөгөө хэд нь лазер шоу шиг юм хийгээд цагаан өстийн аримыг бүр мангар урдан ялцдаг. Тэгээд цагаан өстийг Оскар аална гэснээрээ аалж өргөдөг доо. Хэдий үнэн учрал болсон ч Тинашагийн урвсан хэрэг арилахгүй учраас Оскар хааны үргээ биелүүлж сарны шулмыг алхаар сэлмээ суулгаад Тинаша ухаан алдаад унцдаг. Сэрсэн чинь харин Оскар хажууд нь байж байна. Яасан гэсэн Тинашаг алахгүй тулд өөрийнхөө сүд өсгүй нэг үгээр Фарсас хаан тулсын ирээдүйн хатан болно гэчихжээ. Ямар алуулалтай нэг шүүгээр нь л болж байгаа. Манай хоёр өөрсдөө гэсэн бяцхан адил явдлыг тулж бие биенээ сэтгэлд улам бэгцээр хамт байхаар тохирсон жилийн хугацааны хэдийн өнгөрчээ. Тинашаг шулан байсан ч хүлэн зөвшөөрч хүндлэх хүн байхад хүлэн зөвшөөрөхгүй хүн байх нь мэдээж үд. Энэ нэг нүдний шилтэн шулан Фарсас хаан тулсын хатан байхад тохирохгүй юмэгээд манай хоёрын хамт байхаар тохиролцсон хугацаанд дууссан учраас Тинашаг явахыг шаарддаг. Тинашаач гэж Тинаша удаан бодсны эсэс салтын бэлэг өгөөд өөрийгөө Оскарын дурсамжнаас арилгах гээд начнаа. Азар Оскар зогсоод л доо. Тэгсэн хаан тулсын шидийн хамгаалалт нэвтрэж төрөөд ороод ирдэг. Тинаша 12 сүнснийгээ 5-ыг гаргаж нөгөө нэг нүдний шилтээ хөөж тоогоодсэн нөхрийг авардаг. Тэр зур Оскар нэг эмэгтэй аварсан. Тэр нь өөр нэг шулмын туслаг байж тараад өвхлийн хороор хордуулаад хайждаг. Тинаша тэр даруй хорийг нь торгоодогч дэмжлэх хүртэл Оскарын бие дийлэхгүй ихэн тэрэ. Тийм болохоор өөрөө өхөж магадгүй ч Оскарын хорийг өөрийнхөө бие рүү шилжүүлэхэр болдог. Өхөж магадгүй болохоор юу ч гэсэн Оскарын дурсамжнаас өөрийнхөө тухай мартуулахыг он шулмнаас хүсдэг. Оскарын бие дээрдэсэрдэгч чухал зүйлээ мартсан мэт таагүй байх нь тэрэ. Хүн болгон Тинашаг саналахгүй байхыг оролддогч явж нөгөө нүдний шилт мартсан байсан Тинашаг Оскар сануулдаг. Тэр даруй Тинаша руу очиход удалгүй Тинашагийн бие дээрдэж өхлийн хороо эдгэжээ. Энэ бүх зүйлийг тулж сая л нэг Оскарыг мартах хөтөл Оскараас холдож чадахгүй тийм л их хайртай гэдэг ойлгодог юм. Гэхдээ бас болоогүй. Гэрлээ гэсэн ч Тинашагийн сэтгэлийг зовоож нэг зүйл байгаа. Төрөлхийн хүчрэг шидтэн шулам хэмээн цолуулж өсөөгөө амьдралаараа амьдрах хөв тавилантай ажээ. Оскар бага ахта хүчрэг шидтэй байсан ч Акашиаг эзэмшигч шид хэрэглэж чадхаа болчихдог. Харин Тинаша Оскар хоёр хүүхэдтэй болол гарцаагүй хүчрэг шидтэн төрөх аж. Хүү төрвөл Акашиаг өв залгамжилж авахч охин төрвөл гарцаагүй шулам болох ажээ. Иннээс болоод л Тинаша Оскартай гэрлэхдээ эргэлзээд байгаа. Манай хоёрыг баярт явахаар болно. Энэ баярт нь зөвхөн нэр төлөө бүхий эрх мэдэлтэй хүмүүс ирсэн байх нь тэр. Харин Тинашатай жигжүүхийн зогсох энэ цагаан устай залуу Трэвис. Ингэж хардж байгаа ч чөтгөрийн хаан.
Гондана гэх язгуурчны гэр бүлийн гишүүн Аурела гэх энэ охинд сайн болчихсон. Тэгэл ингэж явж байгаа. Шүн гинт Оскарыг алахаар өмнө нь үхлийн хороо хордуулсан ногоон өсөд ирдэг. Тинаша барьж авдагч хоёулаа исэн байж тараад азар малтчихнаа. Нөгөө нэг гарын чөтгөрийн хааны хайртай эмэгтэйг алах гэж оролцсон гэж байгаа. Энэ бүхний ард байгаа хүн 5 шулмын нэг болох Which Who Cannot Be Summoned буюу дуудаж болохгүй шулам. Энэ шулам бол өстой жинхэнэ шулам шиг шулам байгаамаа. Зүгээр л 100 гарахын тулд хотуудыг сүнөөж хүсэх юм бол дахин босгодог гэдэг. Энэ удаад манай хоёроор оролцсон болохоор сайнаа үзэхгүй. Ядчихт нь Ярда хаант улсын гүнжийг хоригдсон маш таардаг. Хоригдсон гүнжийг судлаад шуламж манай хоёр дээр ирээд за тэгээд тулаан эхлээд манай хоёр ялдаг. Буцаж ирсэн Тинаша чөтгөрийн хаантай уулзаж шулмыг алсан гэдгийг илтэл амлсан ёсороо Фарсас хаант улсын хаадын суцаар Тинашагийн цус урсж байгаа цагт Фарсас хаант улсад гар хөрөхгүй гэдэг. Тэгээд эцэст нь манай хоёр гэрлэхээр болж Тинаша албан ёсоор Фарсас хаант улсын хатан болж байгаамаа. Хаан ч гэсэн амрах хэрэгтэй штэ. Гэхдээ эхнэрт бол чи хаан байна уу, боол байна уу, ерөөсөө хамаагүй. Оскарын амралтын өдрөөр эхнэр л бол эхнэр гэсэн шиг Оскарыг цамхаа цэвэрлэх ажилд ажилтдаг. Элдэг янзын юмыг ухаж байгаа Тинашагийн цустай зүйлтийг олж 400 жилийн өмнө ямар хэцүү байсан болоо гэх бодол тэрхэн зур бүрхээд авдаг. Газар унсан цэнхэр бөмбөгийг авахд гэрэл цацаарч Тинаша яран гүйдэгч нэгэнт оройтжээ. Оскар 400 жилийн өмнө хүрээд ирэхэн тэр. Энэ бүхнийг засч чадах хүн гэвэл Тинаша гэсээр 400 жилийн өмнөх 12 настай Тинаша дээр хүрээд ирдэг. Шууд л ирээдүйн нөхөрчин байна гэд явж өгнө. Тинаши юу гэж итгэв? Ямар ч лээсээ өнгөрсөн дэрэгтэй ашигласан цэнхэр бөмбөлгөө олохоор болдог. Тэр нь ядж явахт Тулдар хаант улсын эрдэнэсийн агуулгад байгаа болж таарад зөвхөн хаадны удмынхан л орох хэрэгтэй тул хэсэгтээ энд гацчихна. Тэгээд манай хоёр 6 сарыг хамт өнгөрөөж Тинашаг бодсондоо цагаан өстэй сол байхыг сануулдагч хөөрхий Тинашад гэр бүл гэхээр ганц ч хүн байхгүй хань болж халамжилдаг хүн ганц цагаан өс болохоор яахан Оскарт итгэх вүлээ. Эцэст нь нэг Оскар Тинашагийн тусламжтай хааны агуулгад хурж очдогч Тинашагийн туулж өнгөрөх хамгийн аимшигтай өдөр энэ өдөр ажээ. Хэдий Тинашаг авармаар авч өнгөрсөн өөрчлөл болж өнгөрсөн бүхий л зүйл цаг хугацаа орон зайнаас арчигдаж огт болж өнгөрөөгүй мэт алах болгоожээ. Хэдий Тинашагийн ганцаараа өнгөрөх 400 жил ахир хатуу байж болгоч 400 жилийн дараа заавал түүнийг олж аз жаргалтай байлгана гэдэг амлах Оскар гисэн хэдий ч яахан чадах вүлээ. Оскар бүхий л зүйлээ зөлөөлсөн байж Тинашаг авардаг. Төлөвлөгөөнд бүтлгүйсэн цагаан өст өөрийн биеэ зөлөөлсөлтөгч бинд ийлэхгүй хүчгнээ. 400 жилийн өмнө Тулдар хаант улсыг сүнөөсөн шид дахин нэг удаа бий болжээ. Гэхдээ энэ удаад Тинаша тэр бүх хүчийг өөрийн биедээ шингээж дахин нэг удаа шулан болсон байдаг юм. Өнгөрсөн өөрчлөсөн болохоор Оскар Тинаша хоёр хизээч уулзахгүй. Хизээч уулзахгүй бол Оскар энэ цаг үед хизээч ирэхгүй гэсэн үг. 俺がお前に出会って共に過ごしたという事実は消えない。お前が忘れても、俺が忘れても、俺たちが出会わなかったとしても、お前を愛している。いなくならないで。За ингээд Unnamed Memory буюу нэр байхгүй дурсамж гэх аним маань энэ хүрээ дуусж байна. Тинаша болон Оскарын тулж өнгөрсөн дурсамж хайртай эмэгтэйгээ хамгаалахын тулд өөрийн өнгөрсөн болон ирээдүйг золиослох Оскар. Сая бидний үзэж өнгөрсөн Тинаша болон Оскарын түүх дахин цаашаа үргэлжлэхгүй. Гэхдээ өөрсдийн ирээдүйг золиослон байж аварсан Тинаша болон 400 жилийн дараа төрөх Оскарын түүх үргэлжлэх үзье. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк and subscribe дараарай. Баярлалаа.